Яа. Тэгэхээр энэ бодлого хамгийн ихэд хүрээний чиг сан тийм. Хүрээний чиг сан. За батэртэн сайн хааж байгаа. Хүрээний чиг сонгохдоо яг энэ дээр би ингээс сонгоо. Энэ болохоор ингээс сонгоч. За тэгэнгүүт ерөөсөө цэник хадгалах үзэж байгаа шүү дээ. Энэ загтны цэг дээр. Перкофны нэгдүгээр дүр. Энэ загтны цэг рүү орж ирж байгаа болон гарч байгаа нүдний нийлбэр тэнцвэр эсвэл нийлбэр зэгтэй тэнцвэр байна гэж үзэх юм бол зүгээр ингэж хэлчихсэн байна. Орж ирж байгаа хоёр энэ I1 I3-ын нийлбэр нь I2 байна гэсэн. I1 I3-ын нийлбэр нь мэдэгдэж байгаа энэ 5 ампер. Энэ I. За энийг бичлээ. Дараа нь энэ хүрээнээр перкофны дүрийг бичнэ. Тэгэхээр энэ хүрээний чиглэлдээ батарейны чиглэлд давтаж байгаа бол нэмэх тэмдэг аав. Батарейн давтаж байгаа нь нэмэх тэмдэг. Батарей энэ талд нь нэмэх. Энэ талд нь хасах учраас батарейны чиглэл ингэж авах гэсэн. Тэгэхээр энэ батарейны чиглэлд энэ нь давтаж байгаа учраас ястан нэмэх байна. За тэгээд энэ I1 гэдэг буудал маань энэ утсаар тэр чигтээ I1 гүн гэсэн. Энэ утсаар. Нэгсний батарейгаар ч гэсэн I1 гэдэг. Тэгэхээр энд хэлхийн дараа эсвгүүцлүүд маань ингээд харах юм бол яг энэ хэсэг дээр 4 болон 1 байна. Нийлбэрнээд очих юм. 5 болчих тийм. 5-аар I1 гүйдгүүн. I1 гүйдэл нь энэ хүрээний чиглэлээр давтаж байгаа учраас гүйдэл бол сөрөг. Гүйдэл сөрөг. Тэгэхээр I1-ийг үржих нь 5 энэ бичигдэнэ. Дараа нь энэ хүрээнд энэ эсвүүл бас орж тийм. Энэ эсвүүл орж байгаа бол энэ гүйдэл нь энэнгүүр гүйх гүйдэл. Ингээд тэр чигтээ гүйнэ. Яг энэ утсан дээр. Тэгэхээр 5 амперийн гүйдэл энэ 2 омор гүйн. Тэгэхээр 5-ыг 2 төвчүүл хийдэг. 10 болно. Энэ 10-ын чиглэл нь энэ хүрээнийхээ давтчих нь давтахгүй нь давтж байгаа учраас сөрөг 10. Энэ бол унах хүчтэй болчих. Аа. Тэгээд энэний чиглэл нэмэх хасах энэ ийшээ чиглэл. Тэр энэний чиглэл энэ надад давтж чинь зөрж юм уу? Зөрж байгаа учраас сөрөг байна. Тэгэхээр энэ бол сөрөг байна. Тэнцүү өөр элемент байхгүй учраас тэнцүү тийм. За ингээд бичтэй. За энийг бичсэн хүмүүс маань гараа яг энэ таарч юм. Яг энэ таарч. Магадгүй хүрээний чиглэл эсрэг сонгосноос болоод энэ хасах байх юм бол энэ нэмэх байж болно гэсэн үг тийм. За. Тэгвэл энэ дээр харах юм бол энэний таарч байгаа учраас юу болчих вэ? Сөрөг болчихно. Тэгэхээр сөрөг 10. Энэ энүүнийхтэй зөрж байгаа учраас бас юу болчих вэ? Сөрөг 5 болчихно. Хүчтэй юу цахиалах хүч зөрөхөөр сөрөг болчтой тийм. За тэгээд энэ гүйдлийн чиглэл энэ I3 гүйдэл маань ингээд харах юм ингээд энэ тэр чигтээ I3 байна. Энэ тэр чигтээ сагаалга болчихсон. Тэр энэ 2 ом, энэ 1 омор нийтдээ 3 омор I3 гүйдэл. Тэр энэ I3 гүйдэл маань гүйхтэй энэ хүрээний чиглэлээр давтж байгаа учраас сөрөг болно гэсэн. Тэгэхээр I3-ыг үржих нь 2 дээр нэмэх нь 1 3. За тэгээд энэ хүрээний чиглэлтэй энэ батарейны чиглэл давтж байгаа учраас юу болчих вэ? Энийг болно гэсэн. Нэмэх нь 24. Тэнцүү. Өөр юм ахтай үстэй тийм. Тэгэхээр энэ тэжлэлийг бодно. Энд болохоор 3 үлгэр гэж байна. I1, I2, S1. Энийг болно гэсэн үг. За эндээс ингээд бодох юм бол юу болчих вэ гэж. За энэ хооронд энд эмгтэг болно. Энэ 15 болчихжин тийм. Энэ 15 болчихжин. За энд I1 байгаа дээ. Энд I3 байгаа дээ. I3 гэхэлээ доотлох шүү I3. Доотлоос I3-ыг авчаа. Тийм шууд. За тийм биш тийм. Шууд авчихжин. Яг зөв. Тэгэх юм бол юу болчих вэ? I3-ын эндээс хасгаран төгөөд за хасгаран 5 24 гэхээр ид болчих. 9 тэнцүү 3 он
үүсгэж нь I3 болно гэсэн. Тэгэхээр I3 маань 3 амперийг бүтээчих. Тийм ээ тий. За энэ 3 ампер юм чинь I1 шууд олцсон. I1 хэд болж байна? 5-аас 3-ыг хасаад 2 ампер гэдэг. Ингээ олцсон. Одоо дээлтэ нэг болж. Дээлтэ нэг болох нь энэ болсон тий. За энийг болох юм бол юу болж байна? За энэ чинь хас харамтаа нөгөө тишээ гарахаар нэмэг харамтаа энэ 5 10 биз дээ тий. Тэгэхээр 25 юм шүү дээ. Дээлтэ нэг 25 вольт. За ингээд мэдхгүй байгнуудаа бүгд нь болчихлоо. Тийм бол за одоо хэд хүчтэй авч. За хүчтэй авахд би энэ хэсгийг сонгож авъя. Яг энэ хэсгийг. А-цэг 5 ампер гүйлээ 2 он бэцэг. За эндээс А-цэгийн потенциалын их, Б-цэгийн потенциал нь бага гэж үзье. Тэгэхээр хүрээний чиглэлийг би ингэж авч. Яг энэ хэсэг. Тэгхийн үед энэ дээр юу болох вэ гэхээр А-цэгийн потенциал энэ бүүтийн чиглэл хүрээнийхтэй таарч байгаа юм юу гэдэг вэ? Сөрөг байна. Тэгэхээр 5 амперыг үржих нь 2 оны сөрөг байна гэсэн. А энэ батарейны чиглэл ийшээ явуулж байгаа учраас хүрээний чиглэлд зөрж байгаа учраас юу болчих вэ? Бас сөрөг 5 бол тэнцүү Б-цэгийн потенциал гарч ирэх хэрэгтэй гэсэн. Хүчтэй хэмжлээ гэдэг маань энэ хоёр потенциалын ялгарыг хэмжиж байгаа бөгөөд энэ нүүд шагаад энэ хэмжээ түүний бүгдийн нөгөөс тийш шагаад шууд А-цэгийн потенциалаас Б-цэгийн потенциалыг хассан ялгар маань 15 вольт болж байна гэсэн. 15 вольт. Тэгэхээр энэ нь юу болчих вэ гэхээр вольтметрийн заалт болсон гэсэн. 15 вольт чинь. За энэ бодлогыг энэ хэсгээр сонгож авах болно. Эндээс. За одоо харъя. А-цэг ингээд S-ийг за машин дотоод хэсгүүдийн хажууд нь гарч чинь. Тэгээд Б-цэгийн потенциал. Энд 4 он, энд 1 он, энэ хүчтэй маань 25 вольт. Энэгээр гүйжээгүй дин байна. Хэд вэ? А-ийн 2 ампер тийм. За одоо энэ дээр А потенциал нэгтэй болцсон. Тэгэхээр А потенциал шиг их болох нь ийшээ ингээ хүрээний чиглэл сонгож. Ингээ хүрээний чиглэл. Тэгвэл А-цэгийн потенциалаас одоо хасна гэсэн. А-цэгийн одоо хасах нэггүй гэдэг болно тийм. А энэ 2 амперыг бүгд энэ хүрээний чиглэлд зөрж байгаа. Зөрж байгаа учраас эрг үсэргүй. Эрг. За эрг 2.34. За энэ үний чиглэл энэ үнэтэй зөрж гин үү? Зөрж байгаа учраас сөрөг 25 вольт. Тэгээ энэ нэг омор ямар бүгд үүжээ? Энэ I5. Энэ 5 ампер. Бүгд тийм I1 гэсэн үг. Энэ 2 ампер үүж. Энэ 2 ампер маань энэ үнэтэй зөрж байгаа учраас нэмэх байна гэсэн тийм нэмэх 2 ампер үүж нь 1 А. Тэнцүү P Б. Эндээс ингэ бодсон л болчих юм. Энд 8 энд 2 ингээд нэмэх 10 хасах 15 болчиход хасах 15 нөгөө тийш гарахад нэмэх 15. Хаач нөгөөдтэй чинь таач өгдөө. Тэр бүгд юм. Яа тэгэхээр вольтметр тавиад энэ хэсгийг бодохоор энэ хэсгийг бодохоор гэсэн юм. Хаа дуусна болоод үзэр одоо энэ дээр нь бодоод 15 гаргаж шүү. За тэрийг ингээ өөрсөнд чи ойлгох. Яа тэгэхээр би хоёртой нь гаргаж өмнөшүүлжтэй 3 дахь хандаад өөртөө гэсэн. За одоо ашиглуулын коэффициент бол. Ашиглуулын коэффициентийг олно гэсэн юу бидэс ашигтай. Энэ гадаад эсвүүцүүд ашигтай тийм. Энэ гадаад эсвүүцүүд энэ гадаад эсвүүцүүд ашигтай. Дотоод эсвүүцүүд юу юм? Ашигтай ашиггүй. Ашиггүй. Тэгэхээр нийт чадал маань ерөнхийдөө нийт чадал маань ашигтай ашиггүйгийн нийлбэр байна тийм. Тэгэхээр бүх эсвүүцүүдэд 1 2 3 4
4, 5. 5 있으면 또 어차피 5는 찾으라고 했어. 자, 필두로 필 다음은 in 기차. in what do you mean? 아식? in what do you mean? 아식구. 자, 이 얘기가 뭐야? 자투도 있으면 보티 카타스리도 주죠? 알아볼 줄 있을 때. 자, in 누르는 거. 부자고 그러지. 네. 허일 카타스리. 두루 주게. 다른 거 봐. 아이들이 잘 다른 거 봐. 자, 이놈이 다, 이놈이 뭐 어때? 이놈이 카타스리. 허일다가 거의 또 주게. 새우 와. 이미 아이고라 해두죠. 아이고, 정보라. 뭐라? 그 유식 거의 또 주게. 아버냐고. 자, 이대로 또 다시 때. 자, 이런 이 오르만 치이팅 거 있으면 뭐? 알고 다 땄어요. 어? 이 오르스, 이 오르 이거 치이팅 거 있으면 뭐? 알고 다 땄어요. 어디냐? 차트 있다고 하셨을 때 이렇게 내리게 됐어 지금. 자, 또 다또 임. 임이 쓰고 때려고 보죠. 네, 아니, 니 비슷해? 그냥 어이래. 테레비니 차트 때. 또 들어와. 이거. 앞에 나 씻고, 태모. 나 씻고 들어와. 이렇게? 인. 있을 때 무조건 티티. 보러. 근데 있어봐. 어때? 아니면 근데 있어봐. 아니, 그, 니 차트 없지 뭐. 자이부터 봐. 제부터 세나이 마시고 돼. 알아? 오르나 시고 그래도. 나이? 제가 아시도리 겁전이 있더만. 아시도 차트릭? 니 차트 나와네. 그 나인 두릭 이런 데도 더 핫. 이러고 나라다 미스 그때 걱정고요. 아시도리 걱정 이러고 진짜. 걱정들이 그게 뭐 이거. 자, 이렇게 하고 비커피 올 때 아시도리 걱정들이 더 없으면 자, 어디서 시팅기 gut funktionieren grafische Bildteil aus. Wie hat 이게 해? 저는 뭐 가스 시팅이 그렇게 부치팅이 있어야 되는 뭐 굿이야 하더니 박사되는 게 되게 스무스해져. 익스처가 박스처럼 익스처 같아? 익스처 스무스 익스처. 근데 이대로 좋았지만 그 양민은 와도 지금 스무스 이대로 하다지나 됐어. 이렇게 또 어디 이렇게 누구 스킨 뭐 어가스 치고 뭐 이게 인 것도 심하지. 네? 여기도 도는 것도 같은 거 비슷해. 네? 그런데 아이도 가서 또 쓰면 되게 스무스했어. 이게 그 스킨 뭐 이게 날조 있으면 그래도 이렇게 다 알아. 그럼 우리는 이게 아르타로 썼어. 내가 다도 비트도 내가 그 나인도 심장은 몽환을 붙였어. 인주가 그들이 푸시하고 붙이는 푸시. 이게 푸시 이게 대체 쉐이르 거 합쳐지 하거든요. 힐비트는 있지? 그리고 이게 힐비트 컨트롤하는 거야. 내가 매직. 또 어다 아까 되게 얘도 도상하고 이렇게 도상하고 하다 야옹다 되게
хэлбэрц хөдөлгөөний ихсүү багсуу. Ихсэнтэй. Ихсээд ирэнгүүт энд уусч байгаа электрон энд сайнэр нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү? Муугаар. Муугаар нөлөөлөх. Тийм учраас яаж байгаа вэ гэхээр эсэргүүцлийн шин чанар ихсэж байгаа. Эсэргүүцлийн шин чанар. Бид нар эсэргүүц гэдэг нь юу болж байсан бэ гэхээр тэмдгүү ро оахан эс гэдэг хүнлээ октын талбай гэж ярьжсэн тийм. Одоо тэгвэл эсэргүүц юунаас хамаарч байгаа вэ? Эс гадна энэ эсэргүүц маань температураас хамаарна гэсэн. Температураас. Тэгэхээр энэ дээр бол юу болох вэ гэхээр энэ R гэдэг эсэргүүц маань R0 1 дельта R гэдэг нь хамаарна. За энэ R0 гэдэг маань бол T0 байх үеийн эсэргүүцийг R0 гэж. За тэгвэл энэ дельта R нь юу болох вэ гэхээр дельта R гэдэг бол R0-ыг үржих дельта T үржих альфа гэсэн. За тэгээд энийг авч ийш ингэ оруулах юм бол RT гэдэг маань R0 үржих альфа R0 дельта T бөгөөд эндээс RT гэдэг бол R0-ыг хатсаалшаад нэгдэр нэгэн альфа дельта T. Дельта T гэдэг маань энэ эцсийн нэмэлт T гэж үзвэл дельта T гэдэг маань бол T-гээс хасах нь T0 гэсэн. За T0 гэдэг маань бол магадгүй T-градус Цельсиэд бид тооцсон байж болно тийм. T-градус Цельсиэд R0 байна гэж үзэх юм. Тэгэхээр энэ альфа гэдэг нь процент маань бол температураас хамаарсан процент болж ирэх бөгөөд энэ нь ямар нэгэн нэг бахан градус Цельс гэсэн процент ээ. За жишээлбэл мөнгөтэй л хийдэг юм байна тийм. 3.8 хүчин арын хасах 3 зэрэгтэй. За энэ бол мөнгөний мэтрэл тийм. За тэгээд бид нар хамгийн их мэддэг зис ээ. Зисэд бол хийдэг үгээр 3.9 хүчин арын хасах 3 зэрэгтэй. Нэг бахан градус Цельс. За тэгээд бид нар юу хамгийн хэрэглэдэг вэ? Хөнгөн цааныг хийх тийм. Дулаан дамжуул сайтаар материал учраас хөнгөн цааныг ашиглаж. Хөнгөн цаан энэ дисплейтэй бол яг нь жижиг юм. За техник хэлбэр яг нь адилхан байна. За эндээс бол хамгийн бага одоо эсвүүцлийн нөлөөлөл нь болохоор алтан. Нихром ухсан. За нихром ухсан нь болохоор 0.4-ийг үчгэн 13 нихром үгүй үү те. Нэг кем гэдэг зэг нихром. За ингэж яг ийм хүчтэй процесс. Тэгэхээр температураас хамаарат бол яг эсэргүүцлийн хэмжээ өөрчлөгдөх юм байна. Ингэж үздэг. Тэгэхээр ийм хүү граф хараад гэх юм аа энэ хүчлээс хамаарат өөрчлөгдөх юм температураас хамаарат бас яг өөрчлөгдөх юм байна гэж ингэж ойлгож байна. За. Харин хэдүүлээ цаас дамжуулж байна. Харин соо. Тэрийг хичээл авч байна. За графын хажууд натгал болчихсон юм байна. Сул гарч ирвэл за тэгээд хэд дамжуулагч гэж материал байдаг. За хэд дамжуулагч материал болохоор маш хөдөлгөөн мөнгө температурын үед болохоор ажилдаг. Ямар ч эсэргүүц байхгүй. За тэгээд тэр үед энэ бидний үзэж байгаа энэ омын үйлдэл биелэхгүй. Хэд дамжуулагч супер кондукт тэгээд хэд дамжуулагч материал байдаг. Одоо сүүлийн квант компьютер яриад байгаа шүү дээ. Тэр квант компьютерийг болохоор хэд дамжуулагч материалаар ашиглаж хийдэг.
хит дамжуулах материалаар ашиглаж чинь дөрвөн кэлний температур гэдэг маш хүйтэн температурт ажиллах шаардлагатай. Нэгс нь маш хурдан үйлдэл хийх нэ л гэсэн. За жишээлбэл хар туулга байна. Хар туулга нь болохоор 7 кг мөнгө ус байна. 4.2 кг-ийн үед яг хит дамжуулагч материалууд болж байдаг. Нийсний хилбэлцэх одоо төлөв байх болчих. Тэр дондор электрон чөлөөтэй хурдан материалууд электрон бөөгөнд орсож болно гэсэн. За тэгээд юу авах вэ? Хагас дамжуулагч материалууд болж байна. 잘했어. 대부분 누가 그랬을 때 보니까 흰 어떤 착한 곳, 시그니 착한 곳이 좀 이렇게 흰 착한 곳 어떤 진흙적 지구 티 одоо чинь энэ өдрийн биелэг шүү дээ. Энэ өдрийн биелэг гэдэг нь цагаанаар биелдэг. Дотроо мөнгө ус байдаг. Үндсэн цэник зөв чинь юу вэ? Хатуу төлөвтэй байх уу, шимэн төлөвтэй байх уу, хийн төлөвтэй байх уу? Хийн төлөвтэй нь тийм. Тэгэхээр энд яг үг гэхээр мөнгө ус ингээ харах юм бол за ингээд электроныг бүтсэн ингээ байж байгаа гэсэн үг. За ингээд электроныг бүтсэн ингээ байж байгаа. За тэгэх юм бол мөнгө усуд яг гэхээр энэ цахилгаан энерги аваад нийсний электрон хүчийг харилцан үйлд оруулаад тэгээд энэ электроныг өдөөгдөд нийсний цахилгаан энергийг өдөөгдөд тэгээд үндсэн түвшин рүү шилжихдээ өөрөөсөө гэрэл цацдаг. Өөрөөсөө гэрэл. Тэгээд энэ мөнгө ус маань асар олон хэмжээний цацдаг бол нийлбэрийн нэр нь цагаан үгийг хэлчихдэг. Тэгэхээр энэ бол хийн төлөв үндсэн цэник зөвч юм. Юм. Нэг аян цахилгаан цахилгач юм үсчдэг. Юм гэдэг чинь юу юм? Электрон дутуу байх юм бол нэмэх юм. Электрон илүүдэлтэй байх юм бол юу юм? Сөрөг юм гэдэг чинь тийм. Одоо чинь ааш нэмэх, олоор хасах гэх тийм. Эдгээрүүд ийм тэмдэглэж байгаа зүйлүүд юу гэдэг юм? Тэгээд шингэн тохиолдолд үндсэн цэник зөв чинь бас юу гэдэг тийм. Юм гэдэг тийм үү? Тэгээд энэ дэр хардын хөл гэдэг юм байна. Тэр би итүүдээр үзгээ саадаа наруулсан санагдаж байна. Үгүй юу? Facebook чатаар чи энэ үзэх талбар үгүй тийм. За. Тэгээд энийг бас үзээрэй. Шингэндэх цахилгаан зүйлийг хичээлийг өгч байгаа да. Тэр бол хаасан үзэл ойлгох. Хими хичээл байгаа да. Электролизийн уу электролиз гэдэг юм тийм. Тэр таа. Одоо юу вэ? Хагас танд. За хагас дамжуулагч материалыг яаж хавж авах вэ гэхээр ийм бол P төрлийн хоёр хагас дамжуулагчаар хавж авдаг. Энэ P. Энэ нь негатив гэсэн утгаар багтаа. P гэдэг нь позитив. За үндсэн цэник зөвч чинь негатив электрон позитив нүх. Энэ үйл цэник зөвч.
тэгээд N болон P төрлийн хагас дамжуулах хичээлийг ашиглаад транзистор гэж авдаг. Бас диод гэж авдаг. Тэгвэл ерөнхийдөө бол суурин ашигладаг зүйл нь бол цахиурыг ашигладаг. Цахиур маань болохоор гадна талдаа валентийн дөрвөн электронтой нэгний өөр хэсгүүдтэйгээ холбогдох дөрвөн шиг электрон байна. За тэгэнгүүт дараагийн бол энэ силициумын фосфортой байна. Фосфор нь болохоор гадна талдаа валентийн 5 электронтой. Нэгний цахиур болон фосфор хоёрын хооронд нь холино үүсгэж. Тэгсэн. Аягаад үзэх юм бол ингээд тор үүсгэж. За, цахиурын одоо энэ хэдүүдэд цахиур гэж үү? Цахиур. Цахиур бол хоёр талынхаа дөрвөн талынхаа ингээд холбогдчих тийм. Энүүний хажууд нь фосфор байна. Фосфор. Фосфорын хажууд талд нь бас цахиур байна. Цахиур тийм. Тэгэхээр ингээд энэ талтайгаа холбогдчих. Энэ тал нь энэ талтайгаа холбогдчих. Энэ тал нь энэ талтайгаа холбогдчих. Энэ тал нь энэ талтайгаа холбогдчих гэсэн. Тэгвэл фосфор дөрвөн шиг электрон, цахиур дөрвөн шиг электрон байгаа тийм. Тэгэхээр цахиурын бүх дөрвөн шиг электронд нь холболтоо орчихно. Тэгвэл фосфорын энэ дөрвөн холболтонд орчоод энэ нэг яг сул үлдэнэ гэсэн. Тэгэхээр энд нэг сул зүрх электрон гарч ирнэ гэсэн. Нэг фосфор, нэг электрон гарч ирнэ. Тэгээд дараагийн нэг фосфорт нэг электрон гарч ирнэ. Ингэж явсаар гадаа яг үндсэн цэник зөв чинь электрон гарч ирнэ. Одоо чи нэг фосфор авах юм бол энд нэг шиг электрон, энд нэг фосфор авах юм энд нэг шиг электрон байна гэсэн. Ингээд байна. Тэгвэл энд явах нэг фосфор авах нэг электрон. Гэх мэт ингээд энд нэг фосфор авах нэг электрон. За тэгээд эндээс нь ингээд электрон урсаад ороод гэх юм яг нэг электроноо түлхээд бидний цахилгаан оронд байгаа юм чинь ингээд яг гавшин хөдөлгөөнөөс болоод энэ электронууд яг хөдөлж авах гэсэн. Ингээд хөдөлгөөнгөд энэ цахилгаан бүүд гэж хэлж байгаа. За энэ санаж авдаг. Тэгвэл P төрлийн хагас дамжуулалтууд яадаг вэ? Цахиур дээр хөнгөн цагааныг хөндөж өгдөг. За заавал юм байх харахгүй дээ. Энэ зүгээр та ойлгуулахын тулд юм хэд цахиур одоо тэрийн дэвсгэр дээр фосфор болон юг авч байгаа. Хөнгөн цагааныг авч. Өөр бусад төрлийн хагас дамжуулагчид байдаг. Германы өөр байдаг. Ньютон, никель гэх мэт ингэ асар олон ингэ хагас дамжуулагч материалууд гараад ирсэн. За тэгвэл одоо позитив дээр болохоор цахиур дөрөвтэйг байна. Валентийн дөрвөн электронтой. За хөнгөн цагаан болохоор валентийн 3 электронтой. Ингээд үзчих. Тэгэх юм бол ингээд үүсэх юм бол энд цахиур байна. Цахиур хоёр талынхаа дөрвөн талынхаа хөнгөн цагаан тоонууд нь. За тэгэнгүүт энэ хөнгөн цагааны хинтэй холбогдчихно. Энүүний хинтэй холбогдчихно. Энүүний хинтэй холбогдчихно. За энэ хөнгөн цагаан холбогдох гэтэл энэ одоо жишээ хөнгөн цагаан бол энэ энүүнтэйгээ холбогдчихно, энэ энүүнтэйгээ холбогдчихно, энэ энүүнтэйгээ холбогдчихно тийм. Бас энэ талд нь цахиур байгаа шүү дээ. Тэгэнгүүт энд юу болчихно вэ? 3 электрон байгаа ч энд холбогдох нэг хоосон сул орон зай үүсчихнэ гэсэн. Буюу энэ нүх үүсчих. Нүх. Тэгэхээр нэг хөнгөн цагаан нэг нүх үүсэх юм гэсэн. Энд нэг нүх. Энд нэг нүх. Тэгэнгүүт гаднаас электрон урсаж орж ирэх юм бол электрон энэ дээр ингэж очиод электрон дараа нь энэ дээр ингэж очиод энэ дээр ингэж очих замаар явангууд электрон энэ шиг яваад байгаа бол энд чад энд очингууд энэ нүх гараад ирж тийм энд очингууд нүх ингэ гараад ирж тийм тэнгууд нүх нь энэ шиг шилжиж байгаа юм байна. Тэгэхээр нүх яг нь электрон энэ шиг явж байхад нүх энэ шиг явж байгаа шиг харагдах бөгөөд энэ нь үндсэн цэник зөөгчнүүд юу болчих юм гэхээр нүх болчих. Нүх гэдгийг бол электронны эсрэгээр нэмэх цэник буюу позитив гэж ингэж нэрлэдэг.
Тэгэхээр нэмэлт цэнийг ийшээгээ ингэж явж байгаа юм шиг яг нь төсөөлнө гэсэн. За энийг юу яах вэ? P төрлийн хагас дамжуулагч нэрдэг. Тэгээд NP гэсэн хагас дамжуулагч. Одоо энэ болон P гэх юм хож. Тэгэнгүүт NP гэсэн хагас дамжуулагч бол нэнгүүт диод болчдаг. Диод. NPN гэх юм бол транзистор болж байна. Мөн PNP гэж явж байгаа юм. Мөн адил транзистор болж ингээд одоо бидний мэдих энэ өсрөнгөө өгсөн компьютер утас янз бүрийн юмнуудыг гаргасан зүйлч та нар хагас дамжуулагч. Тэгээ энийг гаргасан хүмүүс маань 0-ын шамд хүрсэн. Бидний амьдралыг яг ийм төвшөнд авчихсан. Гол схемийг гаргаж ирсэн хүмүүс бол. За ингээд энэний дараа айгүй олон юмнууд нэлээд байдаг да. Ерөнхийдөө режтер бол энэ онлууд нь орж ирдэг. Электрон нүх тэгээд. За тэгээд энэ NP, PNP гэх ингээд байна. Наадмаар ингэ электрон хичээл болж байна. За тэр нь бол янз бүрийн баг тоног хөрөмжлөг гаргаж байгаа юм байна. Яасан. Тэгэхээр энэ яг нэг сонирхол байгаа тийм. Ингээд юм наач чинь. Тэгэхээр энэ бол юу вэ? Байгалийн соромжон буюу байгаль дээр одоо соромжон материал. За яг байгаль дээр байгаа энэ соромжон материал за бидний нөгөө гүйдлийн соромжон орно гэдэг хоёр ялгаа. Тэр юу гэхээр байгаль дээр соромжон соромжон нөгөө нь болохоор юу гэхээр гүйдлийн соромжон. За энэ хоёр төрлийн соромжон. Тэгэхээр энэ дэр байгалийн соромжон орон гүйдлийн соромжон орон ялгаа нь юу вэ? Энийг болохоор анх машин хуулиар хараатай юм. Тийм үлээдээ. Оюутнуудынхаа хажууд зүгээр хичээл дээр санамсаргүйгээр олж идэвсэн. Санамсаргүйгээр олж идэвсэн. Яасан бэ гэхээр ингээд хэлхээ байсан. За ингээд хэлхээгээр байжсэн чинь хажууд талд нь нөө луужин байсан. Соромжон зүг гэж нэрлэдэг тийм. Соромжон зүг ингээд ширэн дээрсэн чинь энэ хэлхээг залхаж салгах үед энэ соромжон зүг яжсан юм хөдөөцсөн. Тэгээд энэ гүйдээс болоод яаж юм бэ? Соромжон орон үүсэж байна гэдэг анх туршилтаар санамсахгүй байдлаар олж илрүүлээ. Тэгээ явж ирсэн сүүл юу болсон бэхээр энэ гүйдчийн соромжонтой холбоотой юм байна гэдэг. Тэгээ энэ байнгын соромжон байгаль дээр энэ соромжон тайлбарлаад ингээ явж ирсэн чи ерөөсөө энэ цахилгаан цэнэгчин соромжон орон үүсгээд байна байна гэдэг. Тэгээд бидний энэ соромжон орон гэдэг сэдв маань баа тустай байхаар байна. Болоод цахилгаан ба соромжон цахилгаан ба соромжон нэг нийлээд байж байгаа. Бол тустай байсан биз дээ. Яагаад тустай байсан бэ гэхээр энэ соромжон зүйл рүү бид нар цэнийг ингээ ойлгоход энэ хоёр төлөвлөлт татчихгүй. Тийм учраас энэ чинь харилцан үйлчлэл өөр байгаа ч өөр биетүүдээр юм гэж байна. Энийг ингээ үргэлж энэ соромжон материалтай татчихгүй шүү дээ. Энийг өөр нэг юмтай хэмжиж яах вэ? Харилцан үйлчлэл байна тийм. Тэгэхээр ингээд өөр байсан учраас тустай байсан. Тэнгүүд гүүхээр яаж юм гэхээр эргэн тойронд соромжон орон үүсэж байна. Түүний ерөнхийд санаа нь болохоор гүүхээр соромжон орон үүсч юм бол гүүл гэдэг маань юу юм бэ гэхээр нэг цуцаанд орсон өмнө цэнийг хэмжээстэй тийм. Нэгсний цэник хөдөлгөөнд оршоор явна. Соромжон орон үүсэж байна гэсэн. Энэ дээр гэдэг соромжон орон тэмдэглэж. Тэгэхээр цэник ямар нэгэн хөдөлгөөнд оршоор соромжон орон үүсэж. Тэгвэл энэ нөхөр дотор цэник яаж хэлэх вэ? Тэр хэлээ шүү дээ. Цэник
хөдөлгөөнд шууд санамжаа авах. Тэгвэл энэ материал санамжаа шинж чанартай. Санамжаа шинж чанартай. Тэгэхээр энэ дотор цэник хөдлөж явах хэрэгтэй юм шиг. Яг тийм хөдлөж байгаа. Хэрэгэлзэж хөдлөж байгаа. Агаач юм. Тэгэхээр бид нар бүр ингээд атом руу орох юм бол цөм байгаа тийм. Цөм гэдэг чинь юу вэ? Протон болон нейтрон гэдэг тийм. Протон нэгэн нейтрон цаана тийм. Ингээд үзвэл энэ атомд байгаа энэ цөм бол маш бага хэлбэртэй байна тийм. Энэ бол баг хөдлөөр мэдрэхгүй. Түүний тойрог электрон байна. Электрон ч өөрөө цэвэр мөн үү? Электрон цөмийн тойрог ингээд хөдлөнгөө байгаа гэдэг үү? Үгүй яа. Хөдөлдөг буюу ингээд тойрог нэг юм тийм. Гэтэ энэ бол яг гадны даргач гэдэг яг. Энэс яг электрон маань болохоор ингээд үүлэн хэлбэрийн тодорхой энэ орон цайг магадлалаар авшин байдаг. Магадлалаар авшин. Эс гантилийн хэлбэрийн гэдэг ярьж штэ тий. Тийм хэлбэрээр яг магадлалаар авшин байдаг гэсэн. За тэгвэл ямар ч гэсэн бидний энэ атомын одоо электроны байгууламжийг харах юм бол 1s 2 2s 2 2p 6 гэдэг электроны конфигурац гэж мэдхүү. Хачсан. За энэ дээр ингээ харангууд электроны ингээ байгууламжийг харахад 1s 2 гэдэг дээшээ доошоо юм сумтай 2s 2 гэдэг дээшээ доошоо хоёр сумтай 2p 6 гэдэг ингээд электроныг ингээд дээш доошоо сумаар зураад байдаг үү? Энэ дээш доошоо сумыг юу гэж нэрлэдэг юм? Тэр задрагчийн спин гэдэг. Спин. Спин гэдэг нь болохоор эргэлт гэсэн үг тийм. Тэр магадгүй энэ баруун тишгээ гэж яхад бол нөгөөх нь зүүн тишгээ гэж байна. Эргэлт нь ондоо. Тэгэхээр энэ баруун гар тишгээ гэж яхад энэ зүүн гар тишгээ гэж яхад энэ хоёр цэник хөдлөж юм уу? Хөдлөж юм тийм. Гэхдээ энэ цэник хөдлөлт нэг нь баруун тишгээ нөгөөх нь зүүн тишгээ авах нэг нэгнийхээ үүсгэх соронзон яагаад байгаа? Устгаад байгаа гэсэн тийм. Тэгвэл байгаль дээр байж байгаа энэ соронзон материал яг юм тийм. Энэ дотор электронууд нь нэг нэгийг унтраах биш. Зарим тохиолдолд яг нэг нэгийг дэмжгээр байж байгаа гэсэн. Дэмжгээр. Тэгэхээр тэр нь бол яг бол одоо сүүлийн хэсгүүдээр байдаг. Одоо 3D хийдэг ч гэдэг 8 юм гэх тийм. Бүр тэр төсөлийн хэсгүүдтэй шүү. За багш нэмнийхэн төсөлийн хэсгийг санахгүй. Заавал ингэж яваад. За тэгээд ингээд дахиад 1s 2s 2p 6 3s 3p 6 тэгээд 4p 4 тэ 3d 4 ч гэдэг тэ 3d 8 10 ч гэдэг санахгүй шүү дээ. Тэгээд сүүлийн төсөлийн хэсгүүдээр ингээд байж явах хэрэгтэй юм дээр ингээд ороод идэх. Яаж вэ? Уулын энэ спин ингээд ороод ирэх юм бол устгах чинь тийм. Ингээд ороод ирэх юм бол яаж вэ? Дэмжиж чинь. Ингээд ирэхээр энэ бол бүр ингээд атомоосаа ингээд электроныхаа бүтээсээс хамаараад энэ үг яг соронзон шинж чанартай материал болчихдог гэсэн. Бүр ингээд атомоосаа хамаарах юм шүү дээ. Тийм. Тэр цаанаа илэрхийлж байгаа зүйл нь юу вэ? Электрон. Тэгэхээр цаанаасаа ингээд яг байгаль дээр ингээд соронзон шинж чанартай материал байдаг. Тэрнийхэн спин нэг дагуу дэмжиж үйл байна. Ингэж ерөнхийдөө соронзон орон үүсдэг. Тэгэхээр цэник хөдөлгөөл орсон бол соронзон орон үүснэ. Тэгвэл цэник хөдөлгөөгөө өргөө үүсч яа. Цэник хөдөлгөөнгөө өргөө үүсэх. Энд ямар нэг нэмт цэник вэ? Энд ямар нэг нэмт цэник. Энэ хоёр хоорондоо төлөвлөхөө татсан. Төлөвлөсөн. Яаж төлөвлөж чад? Орноор дамжуулж. Орон гэдэг чи юу вэ? Энэ цэник цахилгаан орон үүсгэн. Тийм үү? Энэ нэг хэдүүлээ Q1 цэник гэж үзье, нэг Q2 цэник гэж үзье. Энэ Q1 цэник маань энэ цэг дээр Y1 гэдэг цахилгаан орон үүсгэн. Тийм үү? Энэ цахилгаан орноор дамжуулаад энэ орон дээр энэ цэник байгаа учраас энэ хүч үүсгэн.
Тэ? Тэгвэл энэ цэник үүсвэж. Энэ цэник орон үүсгэх. Тэгвэл энэ цэнигийн үүсгэх орон байна. Жингэл. Тэгвэл цэнэгүүд хөдөлгөөнгүй байхдаа цахилгаан орон үүсгэж. Цэнэгүүд хөдлөөд ирэхээр яах вэ? Ямар нэгэн цэник хөдлөөд ирэхээр өөрөөр хэлбэл энэ цонзон орон үүсгэх. Цонзон орон үүсгэх. Тэгвэл хөдлөж байгаа хөдөлгөөн цахилгаан орон байхгүй болчихоо. Үгүй тийм байж байна. Тэгэхээр соронзон орон бол нэмэлтээр үүсдэг байна. Цахилгаан орон бол цэник байгаа тохиолдолд үргэлж явна. Байж дээр цэник хөдөлгөөнд орчих юм бол яах вэ? Соронзон орон нэмэлтээр үүснэ. Цэник хөдлөхгүй бол соронзон орон байхгүй болчихно гэсэн. Гэхдээ аатмод дүүсгэх юм бол соронзон орон бол өргөл байж байгаа. Ийм самбар пластик материалаар хийгдсэн. Хогдохгүй бол тийм пластик материалаар хийгдсэн гэсэн электронууд нь яаж чинь гэсэн үг. Харилцан нэг устгах шин чанартай. Нийсний соронзон шин чанар болчихно гэсэн. За ингэж үзэж байна. За дээрэс нь нэг асуух шогшин. Энэ юм байна. Нөөний хатасыг үүрэг замаар соронзон шин чанартай бол. Тэр одоо яаж болчихоо гэж. Хатас гэдэг нь ямар нэг хүмүүс мэддэг байсан тийм. Хатас нэг юм төлөвлөрөө. Энэ нэг төлөвлөрөө. Айдууч. Үнийг сайн ингээд төмөр мэтрэл энэ ингээд төмөр мэтрэл тийм энэ хоёрыг ингээд ойртуулахаар ерөнхийдөө ингээд таталцахгүй тийм тэгвэл би нэг соронзон шин чанартай болгож болдог. Яаж юм гэхээр энэ доторх эгэл соронзон гэж нэрлэдэг тийм энэ материал доторх эгэл соронзон бол нэг замраа гүйж хийсэн. Ингээд болж байгаа бол манай эгэл соронзон гэж төрсөж байгаа шүү. Тэгвэл энийг одоо ингээд энэ соронзонгоор ингээд үрэх юм бол ингээд үрээд нэгэн чиглэлтэй ингээд үрээд их юм. Энэ соронзон шин чанар байна. Нэгс нэг л соронзонгууд нь яаж юм бэ? Нэг чиглэлд орж юм байна. Нэг чиглэлд орж юм. За ингээд үүсчихээ. Энэ ингээд соронзон шин чанартай болсон үг гэдэг шалгая. Үнэтэй байна. Үнэтэй л уул болно. Уул болно. За тэгээд энэ гурван төрлийн материал байдаг. Нэг нь өөрөө юм соронзонтой. Тэгээд дараа нь ингэж соронзон үүсэж болдог. Соронзон дамжуулж болох материал. Дараа нь соронзонд ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй материал. Мод. Цаас. Тэ? Өөрөө. Одоо энэний доторх одоо электронууд нь бол ямар ч одоо тийм чөлөө байхгүй тий. Одоо хөдөлгөөнгүй бэхлэгдсэн валентин электронууд бэхлэгдсэн. А энэ болохоор чөлөөт электрон янз бүрийн байдлаар байгаа учраас хөөцөлд ороод байна гэсэн үг шүү дээ. Ингээд санаа. Тэр ийм гурван төрлийн материал байна. Өөр сара феро нөгөөт нь үлээ. Хараа нүгэл. Тийм гурван төрлийн материал. Ерөнхийдөө байнгын өөрөө соронзонтой, нөгөөт нь соронзон үүсэж болдог, соронзон дамжуулж болдог. Тэгээд ерөөсөө соронзон нөлөөлөл ордоггүй гэсэн юм гурван материал байна. За. Тэгээд энэ эгэл соронзон бол одоо чинь хэрэг сая энэ төлбөр игээд соронзон материалтаас энийг халаангууд дотор нь электроны эмх замраг үүснэ гэдэг. Тэгээд халаангууд энэний соронзон шин чанарыг байхгүй болгож болдог. Эсвэл ингээд одоо ч дөргөх юм гээд саяны төлөвшүүлсэн хэсгийг яах вэ? Байхгүй болгож болдог. Актив гэдэг тийм. Актив анхаас ирэхдээ ингээд соронзон шин чанартай болсон байсан. Шив шин актив бүр биш үү? Ингээд шүрүүпэнд ингээд хөрөхөөр баг татдаггүй. Хуучин актив маш сайн татдаг. Яг тэр зүгээр ингэж үрж нүрээд янз бүрийн өсөд байгаа. Өнөө соронзонгууд нэг чиглэл болчихоо. Тийм учраас хуучин актив маш сайн одоо сонслогддог. Та яг дэлгүүрээс аваад үзэх хуучин актив, шинэ актив хоёрыг ингээд
тушаад. Тэр нэг нь баггүй өдөрт нь сонсон хийж өгдөггүй дан хөрөөр байж. За тэгээд байнга сонсон гэх юм бол ээс гэсэн хоёр төрөлтэй байдаг. Норт, сорт тийм. Тэгээд сонсон орныг дүрсэлж болдог. Яг дүрсэлдэг вэ гэхээр энэ дээр ингээд сонсон дээр цаас тавьж байгаа төмрийн үүрц цайчдаг. Төмрийн үүрц цайчгууд юу болох юм гэхээр нэг юм нүрийн үүрц гэж төмрийн үүрц гэж байдаг. Ингээд яг байлаа гэж. Дайны дурсан зургуунууд юу гэхээр энэ шугамнуудыг соромдон орны хүчний шугам гэж нэрлэдэг. Соромдон орны хүчний шугамыг нээс гараад энэс эхэлдэг гэсэн. Энэ дагуу юм гэхээр соромдон орны хүчний шугамыг бий. Соромдон орны бий гэсэн юм хэлэхээр сахилгын орны юу гэсэн юм хэлдэг тийм. Тэгэхээр энэний дагуу бий юм гэсэн. Бий. За энэс гараад эс яг дуусдаг. Гэхдээ соромдон орны хүчний шугам битүү гэдэг. Битүү гэмээр дотор талд нь эсэс рүү соромдон орны хүчний шугам чиглэнэ гэсэн үг. Ингээд. Гадна талд нь эсэс рүү дотор талд нь юу болох нь? Эсэс рүү соромдон орны хүчний шугам чиглэнэ. Тэгээд дэлхийн өөрөө соромдон орн үүсгдэг тийм. Дэлхийн яагаад соромдон орн үүсгдэг? Төм өөрөө ямар хатуу юу, шингэн үү? Ямар шингэн байдаг тийм? Шингэн байдаг. Тэр шингэн дотор юу болдог вэ? Ингээд дэлхийн төм байдаг. Тэгээд ингээд дэлхийн одоо хэсэг тийм майти хэсэг гэж үзье. Тэгэхээр энэ дотор ингээд бүх зүйл нь хөлгөөнгүй байхгүй шингийн юм хөдөлж ирэх нь хөдөлж ирэх нь тийм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол соромдон орон дэлхийн үүсгэх зүг. Дэлхийн соромдон орон үүсгэж бол энэ дотор цэнгийн хөдөлгөөн үүсэж байна гэсэн. Тэгжиж дэлхийн өөрөө соромдон орон болж байна. Дэлхийн бол өөрөө 15 соромдон орон үүсгдэг бөгөөд дэлхийн хойд соромдонгийн өмнөд төл байдаг. Дэлхийн өмнөд төлд дэлхийн соромдонгийн хойд төл байдаг. Тэгээд энэ төлөлтэйгээ энэ дэлхийн соромдонгийн төл маань хоорондоо 11 градусаар зөрж байгаа. Тэгэхээр бид нар дуучин ингээд бариад хойд зүгийг энд ингээд заана гэдэг үзчих тийм. Тэгвэл энэ нь яг хойд зүг биш. 11 градусаар зөрнө гэсэн үг. 11 градусаар зөрдөг. Тэгэхээр энэ бид нар ингээд дуучин ингээд барих юм бол дуучингийн норт гэдэг энэ үсгээс хойшоо заана гэдэг. Тэгэхээр энэ гэсэн үсэг маань хойшоо заана гэдэг чинь энэ юу татагдах юм? Эс татагдах гэсэн үг. Тэгэхээр соромдон орн энэс гараад ингээд эс рүү явж байгаа бөгөөд энүүний чиглэл ямар байна? Тэрнийхэн дагуу дуучин байрлана гэсэн үг. Нэгсний гадны соромдонгийн чиглэлийн дагуу дуучин чиглэлдэг. Тэгэхээр энэ зүйл юу болох вэ? Энэ нийшиг ингээд заасан юм. Тэгэхээр соромдон зүү гэж яриад байдаг. Тэгээ соромдон зүү гэдэг маань бол зүгээр ингээд тавьсан байдаг л да. Энэ юуг зааж байгаа юм гэхээр гадны соромдон орны чиглэлийг зааж байгаа. Энэ тал нь энэ тал нь эс гэдгийг хэлж байгаа. Ямар тэмдэг бол. Тэнгүүд энэ бол юу болох вэ? Соромдон зүү тавих юм ингээд заах нь. Энд бол ингээд заах нь. Энд бол ингээд заах нь. Энд бол ингээд заах гэсэн үг. Соромдон зүү. Тэгэхээр яг энэ соромдон орны чиглэл ямар байна? Тэрнийхэн дагуу юу болох вэ? Соромдон зүүнүүд чиглэж байлаа гэсэн. Тэгээд бид нар соромдон орны чиглэлийг тодорхойлдог. Угаасаа энэнийхэн дагуу соромдон орн байдаг. Тэгжиж энэс гараад эс дээр ороод эсээс эн рүү гэж ороод ингээд замыг бүтээдэг. За тэгээд энэ бол яг хөвсөг соромдон орн үүснэ. За тэгээд хөвсөг соромдон орн цэник хөдөлгөөнд цэник очихороо бас сонирхолтой. Яг үгээр дэлхийн
одоо өмнөд хойд талыг нөгөө манаас ирж байгаа цацраг хүүд орж ирдэг шүү дээ. Бөөмсөд. Тэр бөөмсөд орж ирчээд дэлхийн агаар мандалд ингээд тэмэг хийсвчдэг. Дэлгүүр рүү орчихгүй. Яг л тэнд асрах хурдтай байхаар ингээд соронзон одоо юунд одоо шорон гэдэг юм л да. Одоо зандад орчдөг. Тэгэхээр ингээд маш шинэ хүчтэй ингээд энд яг нь дэлхийн хойд бол өмнөд төвд хоёроо хооронд цэнийг бол хөлгөөнд уушдаг. Үүсний цэнийг бол ингээд ингэж яваа, буцаад ингэж яваад ингээд нэг зангад орчдөг. Ингэж бас дэлхийн янз бүрийн байдал гадны одоо чинь цацраг гэдэгтэй болцоодаас өөрөөсөө цамдан орноор хамгаалж идэг. За. Иймэрхүү нэг олон нэг юм. Шодон урт дамжуулагчийн үүсгэх соронзоо. Шодон урт дамжуулагчаар гүүхгүй гэж. Окей. соронзоо. Дамжуулагчийн үүсгэх соронзоо гэж яг бодохгүй бач. Дамжуулагчаар бүүжиж соронзоо орно. Зүгээр дамжуулагч тис хүмүүс цаа ингэ зүгээр байж байгаа соронзоо үүсгэх. Түүгээр бүүжиж яах вэ? Соронзоо үүсгэх. Тэбээс тис ингэ хүмүүс цаа тисийг соронзон руу орж тэр татчихгүй тийм. Түлзээс материалаар гүйх юм уу тэр яах вэ? Цоноо яг татцах юм уу түлхэлцэх юм уу тийм ямар нэгэн харилцуулт байна. Тэгэхээр дамжуулагч материалаар гүйж яах вэ? Соронзоо орно юм. Даруй энэ ингээд гэсэн гүйхгүй. Гэсэн гүйхгүй. За энэ гүйж маань нэлээ ингээд урт гэж цааны. Эндээс бол би. За энэ би гэдэг чинь энэ дамжуулагч тухайн сонсон цэгтэй хамгийн ойр уршиг зай. Энэ ямар нэгэн Аз гэж үзэх юм энэ үнэхээр бүтэн бүсээр бас цэг болсон. Тэгвэл энэ цэгээс дамжуулагч шүлдэг зай гэдэг ингээд татаж болно. Ингээд татаж болно тийм. Хамгийн ойр зай нь энэ би болно үстэй. Энэ бүсээр болсон тийм үү? За энэ Аз цэгтээ соронзон орно үүснэ. Аз цэг соронзон орно үүстэй яаж үүсэх вэ гэхээр энэ баруун гарын дөрвөр нэг баруун гарын энэ гүйлийн дагуу их уруу гав. Энэ гүйлийн дагуу их уруу. За тэгээд энэ үлдсэн дөрвөн урууны дагуу юу байх вэ? Энэ дөрвөн уруу маань соронзон орны чиглэлийг зардаг. Соронзон орны чиглэлийг зардаг. Тэгэхээр ингэж гүйл авах юм бол энэ хэсгээр ингээд цаашаага энэ хэсгээр цааталт нь болохоор зүүн тишгээ энэ талд нь болохоор наашаага энэ талд нь болохоор баруун тишгээ гэж хийсний гүйд ингээд гүйж штэ тийм. Тэгэхээр соронзон орн яг ингээд тойрож байна гэсэн. Ингээд тойрож. Одоо гэсэн энэ чиглэл яг соронзон орныг илтгэж байгаа шүү. Энэ зэгдэр таан бол наашаага энэ зэгдэр баруун тишгээ энэ зэгдэр цаашаага энэ чиглэл ишиг зүүн тал руу гэдгийг энэ дөрвөн хуруу яаж ингэ тойрч харуулж байгаа гэсэн. Тойрч харуулж. Тэгэхээр энэ дэр бол юу болох вэ гэхээр цаашд нь яг миний дурж байгаа энэ гадны дагуу ингэж соронзон оруулж байна. За энэ соронзон орны чиглэл яагаад ийм байлгүй вэ гэдгийг хэлсэн мэхээр нөгөө нэг соронзон зүгээр хэлсэн. Соронзон зүг гэдэг нь юу вэ? Луучин баг тийм. Тойрлол маш олон ингэ луучингуудыг байрлаж байна. Тэр гүйл одоо бүгд ингээд хойд зүгийг ингээд зааж ирсэн гэж бодъё л та. Тэр бүгд хойд зүгийг зааж ирсэн. Тойрол гэж ирсэн гэдэг зүүнүүд. Тэгсэн чинь энэ нөхрөөс болонгод энэ зүү цааталт нь байсан зүү, ийм байсан зүү чинь ингээд ийшээгээ зааж. Ийшээ. Энэ байсан зүү ийшээ ингээд зааж. Энэ байсан зүү ингээд зааж. Энэ байсан зүү ингээд зааж. Энэ байсан зүү ингээд энэ байсан зүү ингээд цаашаа. Ингэж чинь тийм. Гэвч ингээд соронзон зүүнүүд ингээд тойруулаад ингээд чиглэлийн заагдчих жоох юм. Тэгэхээр энэ дээр бол ингээд холбож байгаа нэг хаан нөгөө юм чиглэлийн дагуу соронзон орн байна гэдэг ингээд үзчих. За тэгээд энүүний
Эндээс B зайдах одоо энэ олж байгаа энэ санзан оргууд бие санал хатаасны өдөр авдаг. Тэр нь жоохон төвөгтэй айгүй интеграл авч гаргаж ирдэг. Тийм учраас багш шууд томьёог бичлээ. Бидэд бол түүнийг зүгээр шууд хэрэгжих л хэрэгтэй гэсэн. Яг нь сонирхоод энэ тэнд үзэх юм бол үнээр бие санал хатаасны өдөр. Тэгээд багш нь шууд томьёог тавьж байгаа юм тийм. Энд А гэдэг үгс сонгон аман P гэсэн μ 0 А вахан 2P гэж энэ зарчдаг. Энд μ 0 нь сонгон татмал 4P үчиг нь 10-ын хасах 7 зэрэг Tesla метр вахан ампер гэсэн нэртэй. За энэ А юу үүдэлтэй үүдэл. За B гэдэг бол дамжуулагчаас ухаансыг хүлэхэд хамгийн ойрхон зай. Дамжуулагчаас энэ ихтэй шулуун дамжуулагч шүү дээ. Ухаан цэг хүртэл хамгийн ойр. 자, 시어도 이 뭐가 됐지? 비어 사랑이. 지. 자. 아? 자, 이 것도 자, 이 각각 들어가시면 되죠. 단중독 촉수. 단중독 촉수 대식에 아이 보이고 있잖아. 인데로서 다시가 거의 아이 보이고 있잖아. 인데스는 크리스찬 D, 인데스는 크리스찬 D. 그리고 이 단중독 촉수는 D 제가 이 카치 선전 언니가 없다 그랬어. 이 것도 자, 특히 이 것도 있을 때, 이 코드 중에 대식을 보지인데, 특히 이놈이 더 선전 언어 쓰실 때, 특히 이놈이 바로 닫고, 이 닫고 있어요. 난다. 바로 닫고, 이놈이 우스 선전 언어 차시하고, 나시하고, 바로 가시고, 하고, 두 가고, 차시하면 돼? 이놈이 얘기한 게, 인데를 차시가 없습니다. 얘기한 지들. 이놈이 우스 선전, 차시가 이렇게 있을 때, 자, 이게 우습게 썼는 사실은 왠지 이 둘이 우습게 썼는 인생들 사실은 그래서 이게 시스템 이게 선정 오는데 시고 고치 하면 인생들 중 지식에 바른 지식에 인생들 사실은 인생 중 인생 나샤가 시스템 그리고 인생들 사실은 진짜 그 이놈이 가시고 이게 인생들하고 너의 나샤가 돼 이제 거의는 우습게 사는 거는 나샤.
Ихтэй хараа гүйтэл нэг гайн орхон байхад мэдээж энүүнээсээ их самзан орно. Тийм биз? Тэгэхээр энэ хоёрын үүсгэх соронзооны нийлбэр юу болж байна? Наашаа юм цаашаа. Наашаа гэж хэлээ. Тэгэхээр нийлбэр соронзон орноо. Би тэнцүү, би категори соронзон орноо. Би хоёроос хасах нь би нэг байна гэсэн үг. Тэгэхээр нийл чиглэл нь хаашаа гэнэ? Наашаа гэж тий? Наашаа. Тэгэхээр наашаа цаашаа гэдэг яг нь ийм юм байна. Зөвхөн энэ дээр ингээд хэлж юм бол цааш чиглэлтэй ингээд хэлж юм бол нааш чиглэлтэй. Нэгсний шурах тий? Шургыг цаанаас нь авах юм бол X-тэй, шураг наашаа авах юм бол бүр гэдэг наашаа одоо цэгтэй авах гэсэн. За тэгвэл энэ бодлого энэ номоор болчихно. За тэгвэл би нэг нь юу болох вэ? Би нэг нь μ0 I 1 2p хитэ. А 이제 эндээс юм үзээ 2p тий. 2p. B 2 нь юу болох? μ0 I 1 энд үчин 2 авах хэрэгтэй тий. 2p d. Нэг ихний эндээс энэ маань хэд техник сондоо болох юм бэ? 4 техник. Яг зөв. Энд 2 байна, энд дугаар 2 байна гэж чинь 4 би нэг байна гэсэн. Тэгэхээр хэдүүлээ энийг болчих. Энийг болоод энийг яг 4 дахин үзүүлээд болоо гэсэн. За 4 p арын хасах бабан зэрэгт Tesla нэг TL гэдэг нь Tesla гэж байна шүү. Tesla метр хуваах ампер те үчин 10 ампер хуваах нь 2p 2 үчин d хэдий 10 см-аар юу руу шилжүүлэх вэ? Энэ метр метр гэж шилжүүлэхээр 0.1 метр болно тий. 2p ингээд ороочихно тийм үү? 2p байгаа шүү. Энэ 4p гэдэгт ороочих. Юу нэг чинь 4p шүү дээ. Тэгэхээр энэ 2p үчин 2 гэдэг энэ 2-ыг ингээд 4 гэдэг энэ 4p-д ороочих. Тэгээ 0.1 чинь хасах нэг зэрэгтэй. Тэгэхээр энэтэй ингээд хасах 6 энэтэй орооход хасах 5. Тэгэхээр арын хасах 5 зэрэгт Tesla гэдэг тийм Tesla. Тэгээд энэ ампертэй ороод энэ метртэй ороод Tesla болчихсон. Тэгэхээр сонгоод нэг чинь Tesla. За тэгвэл энэ нь болохоор 4 техник. Тэгэхээр 4 үчин арын хасах 5 зэрэгт Tesla. Тэгэхээр нийлбэр нь юу болчих вэ? 3 үчин арын хасах 5 зэрэгт Tesla бөгөөд энэ наашаа гэж гарч ирнэ гэсэн үг. За ингэж шулуун дамжуулах чинь үүсэх соронзоо орох тооцоо юм байна. За энэ дээр болохоор хэдүүлээ ийм цагт байна. Цаг маань яг ч байна. Тэгээ ингээд энэ цагт болж болно шүү дээ тийм үү? Ерөнхийдөө санаа нь болохоор нэг ийм цагаар гэж гүйд гэж байна. Тэгээд ингээд гүйд гаргаад ирэхээр ингэж гүйгээд энэ ирэхээр ийм яг ингээд цаграх шиг болчиход тийм. Яг ингээд битүү гүйд ингэж гүйж байна гэсэн үг. Тэр яг энэ хэсгийг шулуун дамжуулах утсаа гэж үзье. Шулуун дамжуулах утсаа. Тэгэхээр энэний даваа их өрөөгөө баримтлах юм бол яг гол техник юм цаашаа чигтэй сондоо үүсэж байгаа. Тэгэхээр энэний үүсгэх сондоо энэ дээр цаашаа гарах. Тэгээд энэ хэсгээр байна. Энэ дээр ингээд харах юм бол энэ дээр ингээд энэ хэсгээр бас үүсэж байна. Цаашаа гарч тийм. Энэ хэсгээр ингээд харах юм бол бас гол хэсгээр цаашаа гарах. Ингээд ирэх юм бол бүгд цаашаа гарах. Тэгэхээр энэ юу арга юм бол соронзон орон
ингэж ороод гараад байна гэсэн тийм. Ийм зочиж тийм. Ийм байна гэсэн. Тэгээ гадагшаага жоохон сарилсан, дотгошоогоо яг нягтарсан нэгний сондоо өсөж байна гэсэн. Тэр дотор талдаа бүх сондоо орвол нэг чигтэй. Тэгэхээр яг ийм болоод ирэнгүүт цагир болоод ирэнгүүт цагирны дагуу 4 хурга байдаг ч гэсэн. Нөө баруун гараа шүү дээ. 10 дахиад баруун машин. За тэгэнгүүт энэ дээр цагирлж байгаа нь одоо гүйл болж байна. Цагирлж байгаа нь гүйл. Түрүүн цагирлж байгаа нь юу байсан? Соромзоо орно гэсэн тийм. Одоо цагирлж байгаа нь гүйл болоод энэ эрхийн уруу төвд үсгэх соромзоо орно даа. Төвд нь үсгэж байгаа соромзоо. Тэгэхээр энэ цагирлны дагуу 4 ургаа ингэ байна. Тэр эрхийн уруу хаашаа гарч ичнэ? Цаашаа гарч ичдэг тийм. Тэр цаашаа. За тэгэнгүүт ингээд авч. Гүйл ингээд ийшээ. Одоо 4 уруу ингээд хаашаа төв зэгдээ хаашаа авч байна. Наашаа болж байна. Тэр энэ зэгдээ соромзоо орно наашаа. Энийг авч байна тийм. Тэгвэл дахиад бас нөгөө нэг гаргагийн зүйлээр бошин шууд юм байдаг гэж өгсөн шүү дээ. Эндээс энэ үргэлж цагийг хаар гэж тийм радиус. Тэгэхээр үний төв зэгдэх хүмүүс соромзоо орно маань төвдөн шүү. Тэгээ тэнцүү мю 0 I Вахан 2p гэж хэлсэн тийм. 2p байхгүй r гэсэн. p байхгүй. За тэгвэл энэ нь одоо ингээд маш олон давхар ороод байж байна. Ороодсон байж байна. Юу болох вэ? Энийг ингэж явуулахгүйгээр нөгөө нэг каб уцаж болно шүү дээ. Каб ч юм уу нөгөө нэг бүрхээртэй уцаж болно тийм. Тэр энийг ингээд 2 ороод болно. 3 ороод болно. 4 ороод болно. 5 6 7 8 9 10 гэх энэ тооны ороод болох уу? Ороод байгаа ингээд чи. Тэгвэл энэ нь үсгэх соромзоо орно юу болох вэ? Бүгд нэг ингээд дэмжгүй харилцаа устгах уу? Дэмжиж гэх юм. Нэгсний ороодын тоо дахин яг уу нэмэгдэж өгөх гэсэн. Тэгэхээр энэ дээр юу болох вэ гэхээр үржих нь энэ ороодын тоо. Гэхдээ энэ нь шүү дээ. Ингэж ороогүй шүү дээ. Солонгойч ороогүй. Нэг хатан бөөнд ингэж ороосон тийм. Тэр төгөлд биш. Солонгой биш шүү. Солонгой бид ингээд уртын дагуу ингээд бас сонсон тийм биш гэсэн. Яг нэг хэсэгт нь ингэж бөмбөрөж бас. Энд нэг хоёр цагийг авъя. За ийм бодлоо. Оцыг үсэх соромзоо орно. За хоёр дамжуулж байна. Нэг нь А гэсэн бүлэгтэй цагийн зүүнний дагуу дотор талд нь 2А гэсэн бүлэгтэй цагийн зүүнний эсрэг соромзоо орно бай. Энэ нөхөр энэ дээр соромзоо орно үсгэн, энэ нөхөр энэ дээр соромзоо орно үсгэн. Тэг? За дотор талын тэр хар бүлэг нь Оцыг
аль чиглэлтэй сонцоор үүсэхгүй. Харна 나시. наашаа тийм. Ингээд үзэх юм энэ зэгнэр наашаа гарчих. За энэ нь үүсэх нь харна наашаа энийг хэдүүлээ би нэг гэж үзье. За цэнгэр наашаа бай. 사실 энэ дагуу ингээд аваад цаашаа гарчих тийм. цаашаага B2. B1 B2-ийн альд нэг вэ? яа. bin harus тий. bin B1 B2-ийн нүдэ наашаа тийм. 그 bin 저는 사실은 bin 이긴 누구야? 나시라. 아, 팀, B2-ийн цаашаа тийм. B2-ийн цаашаага B1-ийн наашаа тийм шүү. тэгээд аль нь их гинэ? B1 аа тэгэхээр би B1-ийг арай жоохон томоор дурч. тэр нийтлэн хаашаа гарчих вэ? 나시라. гэхдээ бид их багын мэдхгүй зүгээр нэгийн нэрийг нөгөөдгөө сүргээд болчих болно тийм. тэгээд нэрийг гарах юм бол тэний чин дараагаар байсан байна тийм. Зүрх аваад нөгөө жишээ байсан гэдэг мэдчихнэ гэсэн. За тэгвэл хэдүүлээ эндээс би тоо би А зэрэг нь би нэгээс хасах нь би хоёроо үүсэх. Ерөнхийдөө цаанаа бол юу ч юм уу тэр вектор хэлбэр яваад байгаа үст. Тэ? Энэ супер эцсийн зарчим гэж хэлдэг тэ. Цонзоо орон дээр ч гэсэн цахилгаан орон шиг ижих нь супер эцсийн зарчим билнэ. Зарчим бил. За тэгвэл би нэг юу болчих вэ? Би нэг нь юу нэр хоёр аюу тэ. Хоохон хоёр арацсан та нэг л учраас бичих хэрэггүй те. Би хоёр юу нэ? Азурай те. Азурай хоохон хүчин хоёр түү. Тэгэхээр би нэг юм хийдэг хийхгүй. Бас дүр техник байгаа тийм. Энэ хоо гэсэн маш үрчиг 2000 гэсэн үг тийм. Тэгэхээр эндээс энэ нэгийг гаргахын тулд яг энэ дөрөв техник байна. Тэгэхээр дөрвөн би хоёр байна. Тийм үү? Тэр бид би хоёрыг бас хангалттай юм шүү. Тийм. Тэгэл гарчихна тийм. Зэ. Яа юу? Мөн ч дөрвөн пи үрчиг 10-аас 7 дэх. За гүйцэн 2 ампер. Угаан 2-ын үрчиг 5 мм гэж. 5-ын үрчиг 10-ын хас 3 м те. Тэгээд үрчиг нь дахиад 2 юм гэсэн. Тэгээд энэ хоёртойгоо энэ дөрөвтэйгоо чинь те. 5-ыг 2 тооход 0.4 үү те. Түү. Энэ бигийн тавгаар 0.4. Тэгээд 0.4 пи. За пиг нь чи. За тэгээд араас 3 зэрэг ингээ орсон бас 4 зэрэг байна тийм. Үрчиг арын хасах 4 зэрэг. За пиг нь бол 314 гэдэг тийм үү? 5 дээр багш нь 3 ч. Тэгээд 0.4 3 зэрэг хэрэгтэй. 1.2. 1.2-ын үрчиг нь арын хасах 4 зэрэг тест байна. Тэгвэл би нэг нь болох уу? Дөрөв техник 4.8. Учир арын хасах 4 зэрэг хийсэн. Тэгвэл би тоотл нь болчихоо. Нийлбэр нь 4.6. Эндээс нь тэрийг хасчихна гэсэн тийм. 4.6 үрчиг нь арын хасах 4 зэрэг тест байна. Сайн гэж яах вэ? Ангилж үсэх самдан оронг боддог ахны. Тэгэхээр энэ бол ийм томьёогоор байна. За ийм бүтэглээ бодлого гэсэн энэ томьёог үйл тоо байхгүй үү? Тэгэхээр цаанаас өгөх байх гэж бодож байна. Би л байна. Түүхэндээ бол ирж байгаа гэсэн үг. Ирж тэр. Гэтэ